Минь дамуур Брэдсэн олондоо зориулан хүргэдэг Брэд айлгаар бэлтгэх мэдээ танд хүрэхэд бэлэн болоо. Хүлээн авч үзээт. Ирэх хэсэг манай гүрэнд олон улсын хэмжээний томоохон экспо зохион байгуулахад гэж байна. Холбооны бүгд найрамдах Герман улсаа зохион байгуулагдах энэ экспод урдчлан байдлаар 14.120 гаруй компани аж ахуйн нэгжүүд оролцох юм. Германы VF Message компани бүтээн бүжиглийн зохион ирээдүй 2013 нэртэй олон улсын үзэсгэлэн яармын бүртгэл ажлын базар эхлэн байна. Томоохон экспо зохион байгуулахад туршлагатай энэ компани удирдлагууд өнөөдөр ирээдүй 2013 үзэсгэлэн худалдааны талаар Монголын компани аж ахуйн нэгжүүдэд танилцуулсан байна. Монгол улсад уул уурхайн асар том үйлдвэрийг хөгжүүлэх боломжтой улсын орн маш олон төрлийн хөрөнгө оруулалт хийж бизнес эрхлэгчид өндөр ашигтай гэж биднээ бодож байдаг. Тийм учраас Мандууд Монгол улсад хөрөнгө оруулахыг татах хүснээ энэхүү үзэсгэлэн яармыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа базаар эхлээд байгаа юм. Мандуу тооцоолох нь магадгүй 18 орны томоохон хөрөнгө оруулагчид аж ахуйн нэгжүүд энэ үзэсгэлэнд яармагт оролцохоор ирэх байгаа. 6 хараа 1922 Улаанбаатар хотноос зохиодох үзэсгэлэн худалдаанд барилга байгал оршин эрчим хүс ангаах ухаан уул уурхайн техник технологи төхөөрөмжих хэрэгслийн хамгийн хүлээ үеийн бүтээгдэхүүнүүд тавигдах юм байна. Мандууд мөн удаад хятад Шанхай хотын ихэд эд хургуулаад бүтээс зохион байгуулалтын талаар та бүхэндээ үзүүлэхээр бэлтгэх юм байна. Шанхай хотны өөрөө хоттой болоод газар орно гэдэг нэг хэвшлэлд 2 сая оршин уюутан энэ хотсоо хургадаг юм байна. Энэ олон уюутан хотсоо хүн амиа ажилгүйд төндөрлөлд ушруулахгүй байдлаар зохион байгуул шалганы мөн танада онцлон үзүүлж байна. Шанхай ихэд эд хургуулны их хвшлэн согсолбор байдлаар байгуулагдсан байдаг юм ээ. Тодруулаа манайх шиг ангаах эсвэл багшаа хургуул 8 шинжлэх ухааны технологи төрөлжлөггүй. Шанхай их хургуул эсвэл Түнжи их хургуулийн дотроо 20 гаруй мэргэжлийн уюутнууд суралцуулдаг юм байна. Шинэ хада барилгын инженер ангаах ухаан дизайн гэдэг тухайн уюутан төгсөөд гарахад олон арван боловсролын зэрэгэд нэг сургуулийн болгон бүтэц зохион байгуулалттай Шанхай ихэд эд хургуулийн хотын төвөө хамгийн багадаа 10 км дээш зайд байдаг юм байна. Энэ нь хотын хэд төлөвлөлтийг хайжруулах ашиг тустай юм байна. Мөн та надад харж байгаа энэ хургуул гэхэд л хургуул болон өөгдөөнгөө нэг байртай. Дээр нь нэгдэхэн Түнжи их хургуулыг хаяглагдсан бүхэн уюутан хуугаад хөшгөлөх их боломжтой 5 давхар барилгатай номын хан сайнны газар мөн уюутны татвар байраад улаан улиралд гадаа хуухас сэсэрлэг хүрээлэнгээд бүгд нэг дараа согтолбор байдлаар ажиглаж байгаа юм. Тиймээ олон уюутан хуралдаг гэхдээ уюутнууд нь хургуулыг харьсангуй том зай талбайтай эзэлдэг юм байна. Энд нэгжээ татхад татвар байрнаа хөшөөлөнгийн байр хүртэл дугуйгаар 10 минут явах зайтай байрладаг гэд бодохоор хэдий хоногт газар нутаг багтай шиг хэн хоёр барилга хооронд зайн стандартаар үзэх бололцоог нарийн тооцоон гэж ашиглаж байгаа юм. Шанхайд хоёр шиг байрны хоорондоо сай тухайн барилгын нийт эзлэх талбайн 50% бага байх ёхоогүй гэдэг стандартыг мөрддөг юм байна. Мөн нэг туршлага болон нэвтрүүлэх шинэ ханааны ихэд эд хургуулуудын барилгын газар хөдлөлтөнд тэсвэртэй уян хатан шунаж агшаахад технологиор барьж дуусгах юм байна. Энэний хургуульд олон хүн хурдаг хэрвээ нэг газар хөдлөвөл олон хүний амин хаяа хамгаалах үүднээ барилгын бүх технологич сонгогдсон гэж тэд нэр хэлж байгаа юм. Иранаас сүмийн хөтөлбөрийг зогсоох хөтөлбөрийн эхлүүлэх хүрээнд олон улсын сүмийн эрчим хүчний агентлагийн төлөөлөгчид тус улсын зорихон байна. Олон улсын сүмийн эрчим хүчний агентлагийн төлөөлөгчид мөн удаад тус улсын зүүн өмнөд нь нутагт орших Першаны сэргээх байгууламжсоо нэвтрэх хяналт шалгалт хийх зорилготой тавиад байгаа юм байна. Өсгөлдөр олон улсын сүмийн эрчим хүчний агентлагийн орлогч генерал Герман Николай Ахлуудын 8 төлөөлөгч Иран улсын засгийн газрын төлөөлөгчтэй өнгөрсөн жил нэг хард гасаанд орхон сүмийн хөгжлийн ахуйдлаараа яриа хэлсэрийг хийж төлөвлөхөд тус улсыг зорихон байна. Олон улсын сүмийн эрчим хүчний агентлаг Иран улсын засгийн газар тус улсын зүүн өмнөд бүсэн нутагт орших Першаны сэргийн байгууламж сүмийн зөвсөг борлуулах тэсэлгээний туршлагыг хийх байгаа хэмээн үзэж шалгалт хийхээр төлөвлөд байгаа юм. Ираны засгийн газар энэ байгууламж олон улсын төлөөлөгчид нэвтрүүлэхээр татгалзаж энд ямар нэгэн сүмийн туршилт зэрэг үйл ажиллагаа явуулахгүй гэдгээ тайлбарлал өгөхөн хэвээр байгаа юм. Энэ хооронд Америк нэгэн улс болон Ордын холбооны улс зэрэг 6 улсын засаг газар Иран улстай ихэх харилцаанд орхон яриа хэлсээ эхлүүлээд оролцоо хийж эхлэн байна. Мөн оны ихээр Иран улс сүмийн хөгжлийн хөтөлбөрөөр эсийн шатанд нь орж байгаа гэх мэдээлэл Израилийн талаараа өгч тус улсын эсрэг сэргийн ажиллагаа явуулах тухай асуудлыг
хурсаар хүндхэн боловч уширны инхүү олон улсын зөвгөө Ираны талд дарамт шахалт үзүүлж эхэллээ гэхэн дүгнэлтийг ажиглагчид өгж байгаа юм аа. Япон улсын ерөнхий сайд Шинзо Абе зүүн өмнөд Азийн улс орнуудад хирж ажиллаа эхлүүлээд байгаа юм аа. Ерөнхий сайдын хувьд хирж байгаа мөнөө оны анхад түрүүшээ удаа ажиллаараа тэрээр газар нутгаа маргаантай байгаа. Бус нутгийн хөлийг хятадтай тэнгисээ сэргийхэн зуршиг үйлдэл эгээл их хэмжээгээр гаргахан ушраа олон улсын хууль дүрмийг сахиж дагахыг хятадын талд хүсэх хандлагатай байгаа гэж ажиглагчид мэдээж байгаа юм аа. Дөрвөн өдрийн ажиллаараа Японы ерөнхий сайд Вьетнам, Тайланд, Индонез зэрэг улсын төрийн эдийн засгийн үүднээ уулзалтын дээр хавдлаар ханал бодлоо холилсох юм байна. Мөн зүүн өмнөд Азийн дээдх хэмжээний уулзалтанд оролцож олон улсын хууль дүрмийг хүндэтгэн биелүүлэхийг Хятадын улсын засгийн газархаа шаардлага төлөвлөдөө байгаа юм байна. Энэ он гарахнаар Хятадын зүүн тэнгисийн Сингапур арлын ухан хилд Хятадын хөлөг онгоос удаа дараа ойрхон эрсэн нэмэгдэн ушраа ахуудлыг хурцтах байр суурь өөрчлөлтийг Японы засгийн газар шаардаж байгаа юм аа. Үүнээс зэрэгсээ мөнөө удаагийн ажиллаараа Вьетнам улсын засгийн газрын тэргүүнтэй уулзаж тус улсад дэд бүтээс сахилгаан эршин хүчний байгууламж барьж байгуулах ажиллагаанд тодорхой нэмэр болох байгаа 500 мянган сая ам.долларын зээлийг эргэн төлөх хугацааны сунгахын шийдвэрийг гэдгээ ерөнхий сайд Шинзо Абе мэдэгдэн гэж Японы энерги сувгаа дамжуулсан байна. Энтхэг Пакистаны хэл оршмын сэргээхэн өнгөрхөн 7 хоногт 3 шуда зэвсгэл мөргөлдөн хэхэд хүрхэн ушраа. Энтхэг засгийн газар Пакистан улсын дээрмэ бодлогыг баримталж байна гэх шүүмжлэл гаргаад байгаа юм хаа. Энэ мөргөлдөөнөөр энтгийн сэргийн төлөөлөгч амь нахын хохироож уламхаас согсын зэрэмтлэгэн ушраа тус улсын засгийн газар Пакистаны талд хандан мөрдлөг явуулж нарийн шалгалтыг тодруулах шаардаж байгаа тавиад байгаа юм хаа. Тэгшиж мөнөөгийн байдлаар Пакистаны улс энэ хавдлаар ямар нэгэн харийн өгөөгүй байгаа юм хаа. Энтэг Пакистан хоёр улсын эхлэлийн оршин нутаг дэвсгэрт олон жилийн туршид зэвсэг талдаа гархан ирж байгаа билээ. Хоёр талын төлөөлөгчд мөнөөдөр 2 жилийн өмнө дипломат харьцаагаа сэргээж яриа хэлсээр хийхэнч харилцан тогтолцоонд хүрхэнш өнгөрхөн 7 хоногт болгон хэрэг явдлаа үүдэн Пакистан улсын эсрэг хатуухан хариу арга хэмжээ авах хориг арга хэмжээнд хамруулах шаардлагыг энтэг улсын ард зон засгийн газартаа хандан гаргах болох юм байна. Хантада манда бэлтгэн мэдээ хүлээн авч үсгэн та нартай баярлаа. Өглөөдрөнгөө мэдээгээр дахин уулзтраа баяртай. Хайхан амар харагтай. Аргын тооллын 1-р сарын 17 Пүрэв гараг. Бэлгийн тооллын шөнийн 6 цагаан мэнхтэй харагчин хон өдөр. Өдрийн нар 8 цаг 30 минутанд мандаж 17 цаг 20 минутанд шингэнэ. Тухайн өдөр гахаа туулаж жилтнэ. Аливаа үлийг хийхэд эрэг сайн ба. Үхэр, лүү, хон, нохой жилтнэ зүрэг муу нөлөөтэй тул элдэг үлд хэмгаа хандаж бие ихрэлвштэй. Эл өдөр арх уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг зэрлэх хэрэгтэй ба. Угаал үлдэх, мал худалдан авах, мал түгээх, хэмрийн дарцаг хадах гэд үлзийтэй сайн. Харин захис ханваар хануур төөнүүр хийлгэх, уул аваатай гэхэд тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахаа болоо. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргуул зохистой. Үс шинээр үгээлгэх буюу засвал бол өнгө зүс сайжрах. Амаржай сэрбэг хүнлэг өргөлөр сэрбэгдэгэ MNJ телевизэнд бодлоо бэлэтгэн медэвсэд амжилтав турбус. Гэлэр жылан бистэн улысқа говей улыс жергээлэг улыс экспо жагаадып жордар деп турар. Холбоонун бүгү жонган айралдык Герман улыстын кылып хэрэгжитип бо экспого амдыгызында 14 улус күрнелеринин 120 ажык компани ажылагай жерлер гиржир деп турар өргөн. Германның Вифиг мессеж компани бүдүн жылдан мурун келер үе 2013 атты говей улс арасында делгелгеге задыңнын белеткел ажылын кылып эгелеп турар. Улуг экспо жагаадып жордуурунан туржулгулу бо компанинын отуртулгулар бүгүн келер үе 2013 делгелгеге задыг дугайында Моголдун компанинын ажылагай жерлеринге таныштыргандыр.
Моол улузу болсо даг уурхайнын жингин улуг бүдүрлгени хөгжүдер аргаалык улус күрүнө. Көбөй төрөлдүн көреңги кийрерде бизнес кылып турар кишилерге улуг ажык тузалык. Ондук үчүн биз моол улуска көреңги кийригчилерине тартып берер үчүн бо дегилге задыгны кылып керекжидер деп белеткел ажылын бажыглап эгеледик. Биздин санаашкыныбызда магат жок 18 улус күрүнөлөрүнүн улуу көреңги кийригчилер ажылагай жерлер бо дегилге задыга киржир. Алдайнын 10 тозу жери бизинде Улаанбаатар хоройго болор делилге задыга дудук бойтус күрээлел эрчим күч эм домнолго угаан даг уурхайнын техник технология багыжы керекселдеринин амгы уянын бүдүмөлдөр салдынар деп турар. Биз багаттап Кыдаттын Шанхай хоройнун улуг дээти сургуулдар тугайында көргүзөр деп белеткедик. Шанхай хоройнун иштикке болгоч жаштыкка улус көрүнөлөрүнүн ийсая же билигчи анияктар бир жылда бу хоройда өөрөнүп турар. Бул көй билигчи анияктарынын хоройнун журтакчы араттарынга болгоч арык жортулгазынга берген сааттык жоруктар муңгарлыгдык, дүштүктүк жорук күндүртпөс үчүн хоройнун эки төлөлдөп тургузган ирген. Шанхай хоройнун улуг дээти сургуулдарынын улуу кезе комплекс хебирлик кадыржып, ажыл үлесин жортуп турар. Бир сөзүн айттыр болсо, эмнер угаанын эмзе башка өөрөтүлгөн сургуулу, шиндел угаан техниктин деп аңгылатынбас. Шанхай улуг сургуулу эмзе Тунжи улуг сургуулу иштинде жер бажык мергежилден билигчи анияктарына өөрөтүп турар. Железе дудук инженери эмжи дизайн мергежилдик улустарына өөрөтүп дозарда эрдем билигинин жадазынан бир улуг сургуулу кылган системдик. Шанхайнын улуг дээти сургуулдар хоройнун төбүнүн эң жоошкусу 10 км жайлык турар. Бо болсо хоройго кедиргей тарлынжы күмбес ажык тузалык. Амды силердин көрүп турар бо улуг сургуулдар саны бодну ден бир тутуглук. Азамында катышкан Тунжи улуг сургуулдун хамаатысы бүгү билдигчи анияктар олуруп кичэл номун кылыр аргаалык ийик аттуулук ном шыкшабыр шайларак жер база билигчи анияктарынын иштикке туруму жылык үйелерде хостук жаштын олорар жерге чиглелди күрээлелди деш төзү бир деңге катышкан системдик ажылдап турар. Инжазада көбөй билигчи анияктар өөрөнүр үчүн сургуулу тыкка улуг оранжай шөл ээлеп турар. Бомбир жүже тыртарда иштикке турумунан өөрөтүлгө жортор сургуулунга жедир дугунун 10 минут жоруп бар деп бодарды. Бо хорой жер дебискер биче да болса ии тутуңнун арасында жай стандартка дүгжүң күн көр арганы нарын ботоп санаанын көстүп турар. Шанхайда ии тутуңнун арасында жай ол тутуңнун нийти элер шөлтүн бежен хобузунан биче турар жөп жок ден стандартты тутуп турар. База бир туржулгу кылып нефтиредир жа сагыш болсо улуг дээти сургуулдарынын тутун жер шимжешкинге шыдамак уян шөйлүп дүгжүр технологиядан тудар ирген. Бо сургуулга көбөй киши өөрөнүп турарын жер шимжер болса көбөй кишинин амытынын каңбаалар орук биле тутук тудар технологиянын база соңгуур биз деп тайлбар берип турган. Иранның атомның көтүлбүрүнүн доктатор жуга сөмөлешкини эгеледир орук биле көбөй улустун атомнун эрчим күчтүн агенттиктин төлөөлүкчүлөрү Иран улуска ажыл керенин айы биле жетип турар. Көбөй улустун атомнун эрчим күчтүн агенттиктин төлөөлүкчүлөрү богатта бо улустун жуу мурну курлабыр журтта турар. Парчинин шериңдин тургузуунга нептиреп каналта шенелде кылыр сорулга салып турар. Дүүн көбөй улустун атомнун эрчим күчтүн агенттиктин орлакчы дарга Герман Накатеринен баштаткан сөз төлөөлүкчү Иран улустун жазак жеринин төлөөлүкчүлөрүнүн өткөн жылгы бир дугар айда тээктелип турган атомнун көкжүлү тугайында айттырыңнан сагыш бодолун чугаалашкан бо улустун соруун ирген. Көбөй улустун атомнун эрчим күчтүн агенттиги Иран улустун жазак жери бо улустун жөө мурну курлабыр журтта турар. Паричинин шериңдин тургузуунга атомнун жепсен болуп сырады бар. Жастылганын туржулгузу кылып турар деп көрүп, каналта жордур деп төлөөлөп турар. Иранын жазак жери бо тургузууга көбөй улустун төлөөлүкчүлөрүнүн эптиредиринен баш тартып, мында кандык бир атомдун туржулгузу жергелик ажыл жортулугу кылдынбайын турар деп тайлбар бербиш андырар. Бу арасында Американын катышкан улусу, Орустун колбоонун улусу жергелик алды улус көрүнө жаза Иран улуска кылыр тээктелип турар, чугаалашканы эгеледир деп күрөжүп турар. Бу жылдын эгезинде Иран улус атомдун көкжүлдүн көтүлбүр сөөлгө жатазында кирип турар деп меделелди. Израиль икисинен бирип бо улустун удур шерик күч ажыл жортур тугайында айттырыңны жидик салып турар үчүн бо байдалга тууштур көбөй улустун жүгүнөн Иран улусту жажыт кызып чыга бегеледи деп ажыглакчылар көрүп меделеп турар. Япон улусунун эренгей сайты Шинзо Абе жуу мурну Азиянын улус күрүнөлөргө ажыл керенин айы биле кылып турар, алдашкынын баштап турар. Эренгей сайт жа жылдан башка алдашкынын жер дебискеринин марганлык турар, курлабыр журттун кызыгары, кыдаттын күрүнөнүн шериглери хойду хажетик бирип турар үчүн көбөй улус арасында хойду түрүмнөргө дууштур ажылдарын кыдаттын жазак жеринге билдирер güzelдик турар деп ажыглакчылар меделеп көрүп турар.
Япон гүрнэнэн эренгээ сайд Шинзо Абе Жүүн мөрнө Азийн улс орнарга галар аалдаашгын баштадып турар. Эренгээ сайдын хувьсанда боожлого башка аалдаашгын үеэсэндэ жир журттан болгош таарш боин дурар гурлавар журттан хязгаар нь граттан шэрэглэрэ хажидып дурар жорго нэмэшгэн нан холбожып гөвөө улстан хууль дүрмэнгэ дүүштэр ажилдар нь граттан жазаанга бэлдэрэр гүзэлдэг дурар деп ажиглагчлар мэдээлеп турар. 4 хүн уламжлалтнаар аалдаашгын үеэсэндэ Япон нэрэнгээ сайд Вьетнам, Тайланд, Индонез улстар нь төрөө жазахтан тэргэннэр нэ билээ ужраажлага галып сагаш бодолн солжоор иргэн. База Жүүн мөрнө Азийн дээд хэмжиглэг ужраажлагаагаа гэржип гөвөө улсын хойлоо дүрмэн күндэтгэв хэрэгждэв дураар нь граттан жазаанга нэгэлгээ салардып төлөвлөп дураар. Жаажил өнгөннэн сонгаар граттан Жүүн далайнын Сингапур ортлогтон суг хазгаар нь граттан суг хөмөлөр жоошглаар жорох нэмэшгэн ушин ба айтрагна дансдар талаас нь өскөртөв хэрэгтэв Японның жазах жирнэн нэгэлгээ салд дураар. Ба айтрагнан жиргэлэштэр Вьетнам улстын төрөө жазаанын тэргэний билээ ужраажив тус улстын дэд бүтэс сахилгаан эрчим гүштэн дургузуун дудар ажилгаа тодорхой хувь бов дураар 500 сая $, жээл нь гаттав төлөөр шаг үеэс нь узаадор бов шийдвэрлэн нь эренгээ сайд Шинзо Абе бэлдэрэр дэв Япон NHK телевизиа дамждып дураар. Кашмирның гурлавар журтын энтгэг Пакистанның хызгаарны шире эркен жеди күндө үш каттап жепсектик тулгушкынга кирген. Энтгэгтин жаза Пакистан улсын самон жорон кылып турар деп шөмжилелдик көрүп турар. Кашмирның гурлавар жеринде энтгэг Пакистанның хызгаарнын шериглери эрткен жеди күндө үш каттап удар дедирж аалашкан ужин энтгэгтин төрө жаза Пакистан улсын самон ажил жордуп тур деп шөмжилел өндүрүп турар. Бо тулуушкын үедээ энэтхэг улстын ширэгнэн төлөөлөгчизнэн ама тананга деп эрэдэн ужин энэтхэг улстын төрөө жазаан нь Пакистан улсгаа угланып истэшгэн жордоп наран жилдгаанын тодородор нэгэлгээ салып турар. Өнжазада амду байдалдан Пакистан улс ба айтраг дугайнда харуу бэрбэйнэн дурар. Энэтхэг Пакистан ие улстын килнэн жир дэвскэрингэ гөвөө жилдан бээр живсэгдэг жаа тулуушкыннар гөвөө удаа өнөп гэлгэндэр. Ие улстын төлөөлөгчлөрөө амднаа ие жил муран дипломат харалсаасан сэргээдэр жуга догоржолгоо галып гэрээ жарган босоо эрткен жеди хүндэ болгоон боо хэрэгтэн болгош Пакистан улсгаа боо ажлын тогтоодоор нь оваартап хоруур ажилдарга хамаарждар нэгэлгэний энэтхэг улстын журтагчлары төрөө жазаанга гэрб турар. Хүндлэг өрөлдөрөс төрөгдөөгө бүгөнгөт бодолдоо билеткен медэвстэд амжиттыбыз. Эртен гаттаа буйрашкыже менди жаагай.
Армысыздар ағайын, тікелей эфирде Мемлекет телеарнасының қорытынды жаңалықтары. Ағымдағы жазда елімізде аса үлкен дәрежелі экспо, яғни жәрмеңке ұйымдастырылатын болады. Германия мемлекетінен ұйымдастырылатын осынау экспоға алдын ала әлемнің 14 елінің барлығы 120-ға тарта шаруашылық бірліктері қатысатын болды. Германия мемлекетінің BP компаниясы бір жыл бойы келешек 2013 атты жәрмеңкеге ат салса дайындалған болатын. Ірі жәрмеңкелерді ұйымдастырып келген аталмыш компания ұйымы бұл ретте Моңғолия шаруашылық бірліктеріне таныстырды. Моңғолия елінің өндірістерін дамытуға болатын мүмкіндікті мемлекеттердің бірі. Біздер Моңғолия мемлекетінің қаржыландыратын елдермен бірге жұмыстап, аталмыш көрмеге дайындық жасаудамыз. Еліміздің ішкі есебі бойынша 18 мемлекеттің ірі қаржыландырушылары қатысады. Маусымның 19-нан 22-сі аралығында Улан Батыр қаласында жүрілетін жәрмеңкеге құрылыс, табиғат қорғау, энергетика, медицина, тау-кен технологиясы саласынан ең соңғы жабдықтары қойылады. Бұл ретте арнайы ақпарат орындары Қытайдың Шанхай қаласының жоғарғы оқу орындарының құрылым мәселесін таныстыруды көздеді. Аталмыш елде сырт елдер мен жергілікті орындарының барлығы 2 миллионнан астам жас жеткіншектері осында оқып, білім алуда. Осындай көп студенттерін қаланың басқа да тұрғындарына кері әсерін тигізбейтіндей етіп ұйымдастырғанымен өзгеше болып отыр. Шанхайдың жоғарғы оқыту орындары көбінде кешендерге ұқсайды. Мысалы, медицина, мұғалімдер мектебі, ғылым технология деп өзара бөлінбейді. Шанхай және Түнші жоғары оқу орнында 20-дан арта маман түрін дайындайды. Шанхай университеті қаладан 10 шақырымнан алыс қашықтықта тұрады. Қаланың келешегі үшін аз да болса үлес қосып отыр. Аталмыш оқыту орнының жеке кешендері бар. Сондай-ақ Түнші университетінде қарасты студент жастарға барлық мүмкіндіктер жасалған. Мысалы, 5 қабат құрылыста кітапхана, асхана, жатар орын және жаз мезгілінде отыратын алаңы да аталмыш кешенге сыйсады. Бірақ дүниежүзілік оқыту орны болғандықтан кең көлемді жерді иеленген. Бір мысал айта кетсек, жатақхана мен мектеп арасында велосипедпен 10 минут жүреді. Жер көлемі тапшы мемлекет үшін бұл кешен стандарттан артық жер иеленіп отыр деп көруде. Кешеннің құрылымы ең соңғы сапалы жабдықтармен салынған, сондықтан жер сілкінісі тағы да басқа апаттардан қорғаныс күші нығым екенін айтып өтті. Иранның атом бағдарламасының шектеу туралы келіссөзді бастату үшін Халықаралық атом энергетикасы агенттілігінің өкілдері Иранды бетке алды. Халықаралық атом энергетика агенттілігінің өкілдері Иранның шығысындағы Парчинанның әскери құрылымдарына барып тексеру жасауды жоспарлағанда. Кеше Халықаралық атом энергетикасы агенттілігінің орынбасары Герман Нека басқарған 8 өкіл Иранның үкімет орнының өкілдерімен өткен жылдың қаңтарында тоқырап қалған атом дамысы жөніндегі келіссөзді қайтадан басқару үшін Иранға келген. Халықаралық атом энергетика агенттілігінің Иранға келген Халықаралық атом энергетикасының агенттілігі Иран мемлекеті Парчинадағы әскери құрамды атом қаруын әзірлеген тәжірибе жасайды деп көріп тексермекші. Бірақ Иран мемлекеті бұл құрылымға ешқандай тәжірибе жасамайды. Атом қаруды жоқ деген сылтаумен халықаралық өкілдерді әлі күнге дейін қабылдамай отыр. Осы мезетте ақш және Ресей қатарлы 6 ел Иранмен бұрын тоқталған келіссөзді қайтадан бастауды көздеп отыр. Осы жыл шыға сала Иран мемлекеті атом дамысы бағдарламасына соңғы сатысын жүзеге асырады деп Израиль жағы мәлімдеп, әскери шара қолданса мағаш жоқ дегендіктен халықаралық ұйымдар Иранға басымшылық көрсетіп бастады деп сараптаушылар қорытындап отыр. Жапония мемлекетінің бас уәлиі Шинзо Абе Шығыс Азия елдеріне ресми сапарын бастады. Бұл реткі сапарында жанжалды өлкелерді Қытай елінің теңіз әскери күштері шекара шебін бұза бастағанына байланысты халықаралық заң тәртіпті бұлжытпай орындауын Қытай жағына ескертіп, кеңес беруді мақсат тұтып отыр деп сарапшылар белгіледі. 4 күндік сапарда Жапонияның бас уәлиі Вьетнам, Таиланд, Индонезия қатарлы мемлекеттердің ел басына жолығып, жоғарыдағы мәселе туралы пікір алмасты. Сондай-ақ Шығыс Азияның жоғарғы деңгейіндегі кездесуіне қатысып халықаралық заңи тәртіпті бұлжытпай орындады. Қытай мемлекетінің үкімет орнына мәселе етіп талап қойды. Жыл шыға Қытайдың шығыс теңізіндегі Сенгагу аралының су шекарасында Қытайдың кемелері бірнеше рет жақын келгендіктен мәселені үдетуде. Жапонияның үкімет орны ескертеді. Мұнымен қатар Вьетнам мемлекетінің елбасы жолығып жоғары құрылым электр қуатының құрылымын орнатуға арнайы берілген 500 миллион ақш долларының төлейтін мерзімін ұзарту туралы шешім қабылдады. Кашмир өлкесінде Үндістан мен Пакистан шекара әскерлері арасында өткен аптада 3 рет қарулы қақтығыс болғандықтан Үндістанның үкімет орнына басымдылық тонаушылық әрекет жасады деп Пакистан мемлекетіне сын көзбен қарады.
Кашмир өлкесінде Үндістан мен Пакистан шекара әскерлері арасында өткен аптада 3 рет қарулы қорғаныс болғандықтан Үндістан үкімет орны басымдылық тонаушылық әрекет жасады деп Пакистан мемлекетін сынады. Қақтығыс кезінде Үндістанның әскери өкілі қаза тауып, оның мәйітін кескілеп мазақ еткендіктен үкімет орны Пакистан жағынан тергеу жүргізіп, мәселені түбегейлі шешіп беру туралы талап қойды. Бірақ бұл мәселеге байланысты Пакистан жағы ешқандай жауап қайтарған жоқ. Үндістан мен Пакистанның шекарасындағы осы маңайда көп жыл бойы қарулы қақтығыс шығады. Екі жақ өкілдері мұнан 2 жыл бұрын дипломатиялық қатынасты сергітіп келіссөз жасаса да, өткен аптадағы қақтығысқа байланысты Пакистан мемлекетіне қарасты қатаң шара қолданып, шектеу шарасына қайту туралы Үндістанның халық көпшілігі үкімет орнына тілек білдіруде. Осымен бүгінгі хабарымыз аяқталды. Эфирде келесі жүздескенше ел аман, жұрт тыныш болсын.